За асуудлын голыг ерөөсөө олохгүй байгаа. Үндсүүлийн зэс дээр ч гэсэн бас асуудлын гол олоогүй. Асуудлын гол нь юу байсан бэ гэхээр чуулганы эрсэд бүртгүүлчээд тэгээ санал хураалтанд оролцохгүй гараа авчдаг гişүүдийн проблем байхгүй, асуудал байхгүй. Энийг байнгын орноос дэмжээгүй салыг дэмжиж саналын хэлбэрийг өөрчлөх байдлаар шийднэг бол энэ бүр том эндүрэл. Энийг шийдэх гээд юу болсон бэ гэхээр санал хураалтын эрс гэж тусдаа эрстэй байе гэдэг хувилбарыг одоо сонгоо сая улсын хурлд өргөмөрсөн шүү дээ. Чуулганы эрс бол тусдаа, санал хураалтын эрс бол тусдаа. Одоо нөгөө парламентууд чинь санал хураалт болохоос 5 минутын өмнө парламентын байшингаар тэр чигээр хонх дуурайад ямар ч ажилттай байсан бүгд сандарчгүйгээд санал хураалтанд дор очиод тэгээд бүтгүүлж байгаа байхгүй. Тэгээд өглөөний эрс биш, санал хураалтын эрс гэж тусдаа гараад тэгээд нөгөө улс орнууд чинь дахиад нэг маш чухал зарчим нь парламентын гишүүн бичлэн саналаа өгнө гэдэг энэ зарчмыг бүр нарийн хувьцаа өчөж байгаа байхгүй. Тэгээд та санал хураалтанд бичлэн оролцсноо. Эрсцийг чинь шинээр бүртгэнэ. Тэгээд санал хураалтанд бичлэн оролцсон энэ санал хураалтаар чи хариуцлага тооцно гэдэг систем ажиллаж байгаа. Германд бол сүүл 4000 евроор тордуулсан байлоо да. Санал хураалтанд оролцоогүй бол. Ийм арга замаар энийг шийдэх болохоос биш байнгын орны дэмжээгүй саналыг дэмжиж саналын хэлбэрийг өөрчлөх байдлаар шийдэгдэхгүй. Гишүүдэд хэлж байгаа бол үнэн. Эн чинь мэржлийн байнгын орог байхгүй гэж үзэж байгаа яг адилхан болчихно. Угаасаа тэнд санал хураахгүй эсвэл тэндх дуулаг сонсох албагүй юм чинь гэх юм бол байнгын ороогоор энэ хуулиудыг хилцэх ямар ч утгагүй болчихно. Та бол зөвхөн ерөнхийдөө огцруулах асуудал биш бүр энэ хуулийн хилцүүлэг дээр энэ санал оруулж ирж байлаа шүү дээ. Тэгэхээр мэржлийн байнгын хороо гэдэг чинь ямар ч үнцнийг болно. Дэлхийд хоёр төрлийн парламент байгаа. Байнгын орон дээр үндсэн ажлаа нугалдаг Герман маягийн загварын парламент байна. Чуулган дээр үндсэн ажлаа нугалдаг ариун өөр загвар. Тэр нь англи-сакс биш тийм англиас уламжлалтай маягийн парламент байна. Монгол улс бол үндсэндээ Герман маягийн парламентыг сонгож авсан. Герман байнгын парламентыг сонгож авсан учраас нөгөө ажил эрхч ярьдаг биш ажил эрхч парламент гэж ярьдаг энэ агуулгаараа байгаа. Ажил эрхч парламентын чинь гол ажлыг нугалдаг нь мэржлийн байнгын хороо. Мэржлийн байнгын хорон дээр хилцүүлэг өрнөж санал гарч тэр мэржлийн байнгын хорон дээрээсээ саналтайгаа холбогдуулж үгээ хэлэх эрхээ хүртэл авах ёстой гэж үздэг тийм парламентын тогтолцоотой. Тэгээ бид таны яг энэ саналаар явах юм бол одоо нөгөө ярьдаг буюу мэтгэлцдэг англи маягийн загварын парламентаар илүү алхах гэсэн үг. Мэржлийн байнгын ороогоо сулруулна гэсэн үг байхгүй юу. Тэгээ би бол